Сайн байцгаана уу. Өнөөдөр 3 ангийнхан зориулсан цахилгаан машин 2 гэдэг хичээллээр векторын диаграм гэсэн хичээл үзнэ. За тэгэхээр векторын диаграм гэдэг одоо ямар ач холбогдолтой вэ гэж. Вектор гэдэг үг бол тодорхой чиглэл болон тоо утгаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүнийг вектор гэдэг. Тэгэхээр бид нэр трансформатор дээр векторын диаграм хэрхэн зурх уу, тэрийг тоосонд хэрхэн ажиллах талаар өнөөдөр ярих юм аа. Векторын диаграм. За тэгэхээр вектор гэдэг бол тодорхой чиглэлтэй, тодорхой тоо хэмжээтэй юм. Тэгэхээр векторын диаграмыг трансформатор дээр бид нэр хэрхэн ашиглах юм гэж. Трансформатор бол ерөнхий тэмдэглэгээр бол ангидагч оромгийн хүчлэлийн мэдэх рефрест гэж юм бол энд ерөнхий тэмдэглэгээр дээр бол трансформатор хэлбэд ингэж тэмдэглээд байна. За энэ хоёр дахь оромгийн хүчтэй юу? Энэ бол ерөнхий тэмдэглэгээ. Тэгэхээр тооцооны схем дээр түрүүчийн удаа бид нар тэнцвэр чанартай хэлхээ гэж сурсан. Эквивалент буюу тэнцвэр чанартай хэлхэн дээр бид нар тэмдэглэхтэй трансформаторыг бол 1 болон 2 дугаар оромгийн эсэргүүцлүүдийг бол нэгтгээд нэг бол бид бүхэн бүрийн эсэргүүцлийн хэмжээнд аваачих юм бол за энэ дул ангидагч хүчтэй. За хэрвээ трансформатор энэ тэнцвэр чанартай хэлхийг одоо ангидагч хэлхээний хүчтэлд хөрвүүлэх юм бол бид нэр энд трансформаторын коэффициентээр хоёр дахь трансформаторыг өржүүлэх ёстой гэж. Тийм ба. Тэгэхээр эндээс бид бүхэн векторын диаграмыг зурхын тулд энэ Киркоффын 2 дугаар хуулиар бол тэгштгэл бичиж болно. Тэгэхээр ангидагч хүчтэл дээр ямар алдагдал гарч ийж хоёр дахь хүчлийн хэмжээ тодорхойлогдох гэдэг векторын диаграмаар зурна гэсэн. Тэгэхээр энд бүхэн эндээс тэнцүү за энд ачааллын гүйдэл за энэ бол комплекс талаас нь тодорхойлогдож байгаа. Ингэж үчих юм бол энд ангидагч бидний ангидагчлалын төгсөн хүчтэй хэмжээ бол баланслагдахын үед бол хоёр дахь оромгийн хүчтэй дээр энэ трансформаторын одоо тэнцвэр чанартай хэлхээний эсэргүүцлүүдээр баланслагдаж ингэж бичиж байгаа. Тэгээ энэ тестээс харж байхад бол энэ гүйдлийн хэмжээ ямар шин чанартай байх вэ гэдэг. Бас хамаарат бид бүхэн 3 янзын векторын диаграмыг сурч байна. Энд нэгдүгээрт нь одоо нөлөөмж давамгайлсан ачаалал гэж. Нөлөөмж. За хоёрдугаарт нь багтаамж давамгайлсан.
Дамж 3 дугаарт нь бодит эсэргүүцэл тэ за энэ 3 янзын одоо гүйдэл хэрэглээний үед одоо 2 дахь шоромог гүйж болох юм. Тэгээд энэ 2 дахь шоромгийн гүйдлийг бид нэр анх дахь шоромгийн гүйдэлд шилжүүлж болно. Одоо энэ бидний энэ тохиолдолд бол энэгээр гүйж байгаа гүйдлийн хэмжээ бол гүйдлийн хэмжээ бол ямар ах хэвээр гэхээр хаваахан гэж. Миндэн мэжл. Тийм ба. За онлын хувьд зөвхөн Киркопын 2 дугаар хуулиар бол тэгштгэлийн тэнцвэрийг бичсэн. Энэ тэгштгэлийн үндсэн дээрээс бид зөвхөн Викторийн диаграмыг зурх юм. Тэгэхээр энд 2 дахь шоромгийн хүчтэй анх дахь шүүгдэл болох нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид зөвхөн энэ алдагдлыг нэмчих юм бол анх дахь шоромог дээр байгаа хүчтэй хэмжээг тодорхойлж болох. Тэгэхээр эхний ээлжинд бид зөвхөн нөлөөмж давмгаас ачаалттай бид. За бид зөвхөн дээр энд баг зэргийн уургалт гэж ачааллын олгосон гэж үзье. Энэ бүрийн эсэргүүцлийн хэмжээ ямар байх вэ гэдгээс хамаарат бидний векторын диаграм бол 3 янзын векторын диаграм байх хэрэгтэй. Хамгийн ихэнд бол одоо энэ Z L нөлөөмж давмгайлсан байх юм бол за Z-ийг бид бүхэн нөлөөмж давмгайлсан гэдэг бол ачааллын хувьд шүү дээ. Ачааллын хувьд тэгээд нөлөөмж давмгайлсан байна гэдэг бол G омега L гэж. Одоо энэ бол оромг. Одоо нөлөөмж гэдгийг бол бид нэр цэцлэн хэлхээний урд нь бол оромгтой холбож үздэг. Энд оромг. L нөлөөмжтэй. Энэ нөлөөмжид шууд хамааралтайгаар эсэргүүцэл өөрчлөгдөж улмаар энэ дээр эндээс бид бүхэн хүчтлийн тодорхойлъё. За ачааллын гүйдлийг Z ийм аа. За энэ зохицуулж бид бүхэн векторын диаграм зурах юм бол 2 дахь шоромгийн хүчтлээс эхлэе гэж. Нөлөөмж давмгайлсан үед шүү дээ. За 2 дахь шоромгийн хүчтлийг бид бүхэн бол хүчтлийг бууруулж байгаа төвшингийн үед бол векторын диаграм зурж байгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд 2 дахь шоромгийн хүчтэл бол энд V S аавны үржих нь аав. За эндээс нөлөөмж давмгаас ачааллын үед бол энэ ачааллын гүйдэл бол тодорхой хэмжээний өнцгөр хүчтлээс хоцордог гэж үздэг. Тэр энэ хоцорж байгаа хүчтлийг бид бүхэн АЛ хоцорж байгаа гүйдэл маань бол за энэ хоёрын хооронд хоцрох өнцөг таны өөрөнгөр тэмдэглэж гэж. За ингэх юм бол энэ дээр бид бүхэн энэ хоёрыг энэ дээр яаж тэмдэглэх вэ гэж. Энэ бол ачааллын биш. Энэ оромгуудаар оромгийн бодит эсэргүүцэл нөлөөмжөөр дамжиж байгаа гүйдэл. Өөрөөр хэлбэл ачааллын гүйдэл маань энэгээр дамжиж штэ. Энэ гүйдлээр дамжиж байгаа гэдэг утгаар одоо энэ дээр бид бүхэн векторын диаграмыг зурах юм бол
Энэ R, EV дээр унж байгаа хүчтэй хэмжээ бол за энэ AL гүйдэлтэй параллел. Энэ бол I L R гэл ингэж. За тэгэхээр энд бол одоо хэлхээнд урд нь үзсэн багтаамж бодит эсэргүүцэл нөлөөлж цоо олгосон байгаа үед бол энд бол хүчтэл бол бодит хүчтлийн уналттай 90 градусын өнцөг үүсгдэг. Гэх юм бол за энэ хоёрын хооронд тийг хуваах нь хоёр радианаар илэрхийлвэл энэ хүчтлийн хэмжээ бол юу гэхээр I L G XL дэрч. За юм. За улмаар хангалттай хүчтлийн хэмжээ бол энэ хоёрыг өөрөөр хэлбэл эдгээрийн нийлбэрээр тодорхойлогдож байгаа ерөнхий вектор байна гэж. Тест. За энэ дэс өгүүлэлтийг харж байхад бол хангалттай хүчтэл бол хүчтлийн уналтаар хоёр дахь оромгийн хүчтэлтэй баланслагдаж байна гэж. Тэгэхээр энэ бол нэгдүгээр тохиолдол. За өнөөдөр хоёрдугаар тохиолдлыг авч үзье. Багтаамж давмгаалсан байвал яах вэ гэж. Багтаамж гэдгийг бол бид нэр конденсатор гэж бас ойлгоод байгаа тийм. Конденсаторын багтаамжаар тодорхойлогдож байгаа. Энэ үед бол ачаал одоо бид нар цахилгаан хэлхэн дээр үзчихсэн. Одоо хүчлээс гүйдэл нь тодорхой хэмжээгээр төрүүлдэг гэж. Тэр бид энд за ахиа зурчих доо. Sorry. За. Нагдагч. Оромгийн. Хоёр дахь оромгийн хүчтэй. За бид нар ялгаатай юу гэхээр энэ ачааллын хувьд бол одоо энэ нэгдүгээр тохиолдол байсан. Хоёрдугаар тохиолдол бол Z хэлбэл наач. За энэ гүйдлийн хэмжээ бол I sig Z. Энэ ачааллын шин чанар бол яг багтаамж давмгаасан байх учраас гүйдлийн хувьд бол тодорхой өнцгөр хүчлээс төрүүлнэ гэж. Наа. За энэтэй параллелаар бид бүхэн энд хүчлийн уналтыг төрсөж болох юм. Одоо энэ бүрэлдэхүүнийг хүчтэй бол энд бол сигч хүчлийн уналт заавалмаар I sig мөрчгөн R евэгч. За энэ хуурмаг эсрэг үзэлтэр мөн гэж л яг өгөхөр энэ хоёр
тохиолдлыг бид нар бичиж байгаа учраас гүйдэл нь өөр шинжлэлтэй боловч өнөөс мөн 90 градусаар төрүүлж байна гэж. За энд I sig мөрчгөн G X Y гэж заа. За эндээс эцсийн дүндээ анхлагч оромгийн хүчтэй ямар ах вэ гэхээр энэ хоёр векторыг холбосон төгсгөлийг холбосон тлаш энд даавчлаа. За энэ бол тэгэхээр яг гэхээр хоёр дахь векторын эхлээс анх дахь векторын эхлэл энэ хоёрын хооронд холбосон энэ вектор бол одоо бидний хайгаад байгаа хүчтлийн хэмжээг тодорхойлох боломжтой. Тэгэхээр ачаалаас шалтгаалаад энэ бол хоёр янзын хэмжээ гарч байна. Хоёр дахь шоромгийн хүчтлээс анх дахь шоромгийн хүчтэл бол тодорхой хэмжээний алдагдлаар бага байж болох нь. Энд бол илүү байж болох нь. Тэгэхээр ачаалаас хамаарат энэ дээр хүчтлийн өөрчлөлт улмаар бид нэр тохируулах хийх боломжийг л эндээс харж болох юм. Тэгэхээр ачаал ямар байх вэ гэдэг. Одоо нөлөөмжийн оромог энэ шин чанар бүхий ачаалттай үед бол хүчтлийн түвшин анх дахь хүчтлийн түвшин бол хоёр дахь хүчтлийн түвшин эсвэл хэмжээнээс бол их байх нь ягч. Нөлөөмж багтаамж давмгаас ачаалал үед бол хоёр дахь оромгийн хүчтэл бол анх дахь оромгийн хүчлээс их байж болно. Өөрөөр хэлбэл алдагдлаа нөхдөг эргээд энергийг сүлжээнд өгж байгаа гэсэн ийм үндсэн ойлголтыг бол гаргаж авах боломж эндээс харагдаж байгаа. Тэгэхээр энд гурав дахь шин чанартай ачаалал уу юу? Бодит эсэргүүцэлтэй. Энд бол мөн адилхан пиг байх нь 2 байна. 90 градус гэж. Эндээс харж байхад бодит эсэргүүцэлтэй үед ямар байх вэ гэдэг бол хүчтэл гүйдэл хоёр бол фазын хувьд давхцдаг гэж. Өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд зөрөө гардаггүй. Нэг юм шин чанар явж үзэх юм бол энэ векторын диаграм яаж өөрчлөгдөх вэ гэдэг бол бидэнд харагдаж байна. За тэгэхээр Z R цэвэр бодит эсэргүүцэлд тодорхойлогдож байгаа үед бол одоо энэ векторын диаграм бол яах нь дэшегээ 90 градусаар эргээд үндсэндээ бид өхөн энд яаж зурж болох вэ гэдэг тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ зурч. Тэгэхээр трансформатор дээр хүчтлийн алдагдлыг бол бид векторын диаграмаар томьёолж болох юм а гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. Даан дээр ахаад Эса за гүйдэл бол давхцаж байгаа. Энд фазын үед давхцаж байгаа. Энэ хоёрын хооронд яг нь тэг өнцгтэй. Пи бол тэгтэй тэнцв. Тэгэхээр энэ шин чанар дээр тулгуурлаад эдгээр элементүүд дээр хүчтлийн уналт ямар байх вэ гэж авч үзэх юм бол энд I RAB Аалмарын дээр 90 градусын өнцгөр нөлөөмжийн оромог дээр хүчтлийн хэмжээ бол дүрслэгддэг. За энэ ойлголт бол цахилгаан эхлэхийн хоёр дээр бид нэр тодорхой үзсэн учраас энд бол агш тайлбаргүйгээр өнгөс дүрдээ явж болно гэж. За ингээ аваад үзэхээр яах нь? Энд бол үндсэндээ давхцаж байгаа учраас энд бол пH 2. Ямар нэг алдагдал
баг үүсэхгүй баг зэргийн зөвхөн одоо энэ бодит эсэргүүцэл дээр алдагдлаар тодорхойлогдож байгаа. Тэгэхээр энд бол яах нь бодит эсэргүүцэлтэй үед бол хүчлийн хэмжээ бол харьцангуй бага өөрчлөгддөг байх гэж. Энэ дүгнэлтийг хийж болно гэж. Векторын диаграмын ач холбогдол бол бид бүхэн трансформатор дээр хүчлийг тохируулах боломжийг олж хардаг. Тэгэхээр энд бодит эсэргүүцлийг л эхлэхэд юу гэж яаж тэмдэглээд байгаа гэхээр за энэ бол RMS. За тэгээд өнөөдрийн хичээлийн дүгнэлт бол трансформаторын хүчлийг бид бүхэн хэрхэн тохируулж болох вэ гэдэг векторын диаграм дээрээс харж болох. Тэгэхээр ачааллынхаа шин чанарыг мэдчихвэл бид бүхэн нөлөөлмжийн элементтэй давамгаалсан байх юм бол энд бол хүчлийн ангидагч хүчлийг бол бид бүхэн хэвийн хэмжээнд одоо байлгахад бол боломжтой байна. Нөлөөлмж давамгаалсан ачааллын үед бол ангидагч хүчлийн хэмжээ бол хоёр дахь хүчлээс багасдаг. Олмаар энергийг одоо хэмнэх нөхцөл бол болдог. Гэхдээ трансформатор дээр л бид нэр хүчлийг тодорхой төвшөнд барьж явах хэрэгтэй учраас энэ дээр ачааллын өнцгийг хэрхэн тохируулах вэ? Тохируулгуудаа одоо энэ P өнцгийг тохируулах боломж удаа бол гаргаж авна гэсэн үг. Бодит ачааллын үед бол харьцангуй бага өөрчлөлттэй байсан. Онлын юм дүгнэлт гэдэг практик дээр бол яг нэг тохируулахын тулд бол генератор дээр юм уу аль эсвэл трансформатор дээр тохируулах практикийн тийм тохируулгууд байдаг. Энийг бол цахилгаан хангамж гэдэг хичээлээр үзэх учраас тэгээд өнөөдрийн хувьд бол энэ векторын диаграм хэрхэн ашиглах вэ? Ямар дүгнэлт хийж болдгийг векторын диаграм ашигласнаа гэсэн ийм хичээлийг бол үзлээ. Тэгээд дараагийн хичээлүүд дээр тооцоонд ашиглаж болно. Ийм байна. За анхаарал тавьсан явдалд баярлалаа.